570 өдөр. Энэ бол шинжлэх ухаанч бясалгалыг Монголдо нэвтрүүлж зааж эхэлснээс хойш өнгөрсөн өдрүүдийн тоо. 570 өдөрт давтагдсан тоогоор манай бүх сургалтанд 1000 орчим суралцагчид сууж, эдгээр суралцагчид маань эрүүл мэнд, хайр сэтгэл, карьер мөнгө, санхүү, харилцаа холбоонд гайхамшигтай өөрчлөлтүүдийг хийсэн байна. Тэгэхээр энэ бичлэгээр миний санаж байгаа болон Facebook групп дотор бичиж үлдээсэн, надад чатаар илгээсэн, хүмүүсийн дунд ярьж өгсөн суралцагчдынхаа сэтгэгдлийг та бүхэнд ярьж өгөн шинжлэх ухаанч бясалгалд илүү олон хүмүүсийг дуурлуулах, таниулахаар зорж байна. За юуны өмнө анхааруулж хэлэх нэг зүйл байна. Тэр нь эдгээр өөрчлөлтийг гаргасан суралцагчид маань манифест хийх гэхээс илүү тархиа өөрчлөөд өөрийнхөө зан төлөвийг өөрчлөе гэж чин сэтгэлээсээ хүсэж манай сургалтанд орж ирсэн хүмүүс юм шүү. Доктор Joy багш үргэлж хэлдэг. Эрүүл болъё, баян болъё, хайртай учрыг гэж бус, харин өөрийгөө өөрчлөе гэж хичээж эхлэх үеэс бидний дотор болон гадаад ертөнцид амьдралд маань гайхамшиг тохиолдож эхэлдэг гэж. За ингээд түүхүүдээ ярьж эхлэе. Идэгшгүй өвчнүүдийг ялан дийлгэхэд маш олон байдаг. За манай сургалтын анхны ангийн 5 сурагчийн маань төгсөгчийн нэг Догийн маань өөртөө гайхалтай ухаарлыг, өөрчлөлтийг гаргасан. Үүнээс улбаал нь түүний 2 эгч нь манай сургалтанд орж ирсэн байдаг. Мөн ээж нас орж ирсэн юм байна. За тэгээд сургалтанд орж ирсэн 2 эгчийн нэг нь орчин үеийн шинжлэх ухаанаар идэгшгүй гэгддэг, онштой, автоиммуны өвчтөй байсан бөгөөд ихэнх төрлийн хоол хунднаас харшилдаг, сүүлийн 4 жил дандаа жин хайж байсан эмэгтэй байдаг. Тэгээд сургалтанд суугаад өөрийн бодол, мэдрэмж, зан төлөв, ухамсаргүй програмуудтайгаа ажиллаж эхэлсэн. Ингээд айцаасаа, стресснээсээ, сэтгэл гутралаасаа, нойргуудлаасаа салж өөрийнх нь одоо бүр битсэн сэтгэл байдаг. Тэгээ 2 сарын дотор 3 кг нэмлээ гэж. Учир нь гэвэл тэр сүүлийн 4 жилийн хугацаанд дандаа жин хайж исэн байдаг. Тэгээд энэ сэтгэлдлээ групп дотор бичиж мөн ангийнхан дундаа өөрийнхөө өвчний түүхийг, эдгэрлийг ярьж өгч намайг болон ангийнхныгаа уйлуулж байсан билээ. За тэгээ одоо энэ суралцагч маань бол ингээд бизнес хийгээд гялзаад, дуулаад, олон танигдаад тэгээд явж байгаа. Саяхан манай төв дээр хурж ирээд надтай дахиж уулзсан бөгөөд баярлж талархснаа өөрийнхөө биеэр илэрхийлээд явсан билээ. Тэгэхээр ийм гайхамшигтай үр дүн гаргаж байна. Гэхдээ үүнд бас л бид зан төлөв өөрчилсөн энэ зүйл тохиолдсон байна. Тэгээд дагаад өвчин алга болсон. За бас нэгэн идэгшгүй өвчний түүхийг идгээсэн түүх бол багада 100 чихний хингэргээ цоолоод сонсгол муутай болсон байсан манай цэгээгээд суралцагч байгаа. За энэ эмэгтэй бол ингээд бясалгал хийгээд нэлээд 2-3 дахин сургалтанд суугаад тэр нэг өдөр хичээл дээр орж ирээд ярьсан байхгүй юу? Би ингээд бясалгал хийгээд харанхууг мэдрээгээ суухаар нүдэнд тод цагаан гэрэл харагдаад байна. Тэгэхээр би гэрэл харахгүй гэд ингээд суугаад байгаа гэд ярьсан. Тэгтэн тухайн үед би юу гэж зөвлөж исэн гэхээр юугч битгий эсэргүүцээрээ юу харагдчихээн яаж вэ? Түүнийг зүгээр л ажиглаад анзаараад түүнийг нь мэдрээд л суу гэсэн. За гэсэн чинь дараагийн удаагийнхын бясалгал дээр өнөөх цагаан гэрэл орж ирсэн. Би энэ маш их хэмжээгээр долгиоссон тэгсэн гэд гайхалтай мэдрэмжүүд болж исэн. Тэрэн дундуур гинт ямар нэг юм пүг гэд уурсан гэж байгаа байхгүй. Яг л ямар нэг юм хий гарч байгаа юм шиг пүг гэд уурсан. Тэгээд хэдэн өдрийн дараа найзтайгаа яриад явж исэн чинь хүй чиний сонсгол чинь зүгээр болцсон юм шүү. Чи намайг зүгээр сонсоод байна гэд найз нь хэлсэн байгаа. Тэгээд өнөөх цэгийн маань ажил дээр нь яриа ног сонсогдгүй нэг хөвшин өө байсан. Тэр хүний яриаг сонсох гээд яриаг нь сонсч чадах нь уу гэд хэрэгт дурлаад ингээд хажууд нь очиод зогссон чинь нөгөө яриа сонсогдгүй байсан өвгний яриа маш тод сонсогч байсан гэж байгаа. Тэгээд энэ үр дүнгээ ангийнхан дотроо яриад бид нар бүгд инээлдэж хөрөлдөөд баясаад уйлаад одоо би жишээлбэл уйлаа тий. Ингээд ийм сайхан үр дүн гаргасан. Дараах нь цэгийн маань их чинь сургалтын дээр суусан бөгөөд дүүгээ Америкийн нэгдсэн улсад мэрэгчлэрээ маш гоё өндөр цалинтай сайхан ажил олж хийсэн гэд. Тэгээ дүүгийнхаа үр дүнг хараад би танаа сургалтанд ирж байна гэд ингээд орж ирсэн байдаг юм аа. За тэгэхээр энэ сонсгол муудсан, хараа муудсан тэгсэн гэдэг бүх өвчлүүд бол идэж болдог байх нэ. Нүунийг манай сургалт төдийгөө доктор Joy Dispenza багшийн сургалт болоод ингээд хэдэн 100-аараа энэ төрлийн одоо үр дүн гаргаа авдаг лээ. Хорт хавдар даван гарсан хэд хэдэн суралцагч би хорт хавдартайгээ онцлогдчоод хятад руу явж хагалгаанд орноо гэд манай сургалтанд ээж охинтойгоо хамт сууж исэн. Тэгээ сар гарan хичээллээд Бээжин рүү явж хагалгаа хийлгэсэн бөгөөд хагалгааны дараа Бээжингээс нөгөө шинжилгээний хариу үр дүн хурж ирэхдээ маш сайн гараад химийн болон туяа эмчилгээ үргэлжлүүлж хийлгээгүй ерөөсө хагалгаа хийлгээл тэгэл эмчилгээнд дууссан байдгийг. Монголд бас хорт хавдрын хагалгаанд ороод тэгээд туяа эмчилгээнд орохоос өмнө манай сургалтанд суусан бас эмэгтэй байдаг.
манай сургалтын нөгөө бясалгалын өмнө хийгдэг амьсгалын дасгалыг сайтар хийж сурсан байсан бөгөөд амьсгалаа барих чадвар нь уртассан байсан. За тэгээ туяа имчилгээ хийлгэхэд нөгөө амьсгалаа түгжиж жагаад туяагаа хийлэгдэг. Тэгэхээр хэрвээ ингээ амьсгалаа удаан түгжиж чадах юм бол бусад эрхтэнд нь нөгөө туяаны нөлөөлөл бага байдаг гэж ингэж ийм байдалтай байсан. Тэгээд эгч маань нөгөө амьсгалын дасгалаа маш сайн хийгээд амьсгалаа удаан төгжиж чаддаг байсан учраас бусад эрхтэндээ хор хохирол маш бага хүргэлээ гэж эмчин манай тухайн одоо суралцагч хичээг магтжсэн байгаа даа тий. Тэгээ үүнийх нь үр дүнд туяа эмчилгээний дараах хордлого, сөрөг нөлөө нь маш бага байгаас гадна ядралт бага, ус нь унахгүй ингээд харин ч эсрэгээрээ ус нь хөөхөн буржиж ургаад яагаад тэр насаараа буржгар устай болохыг мөрөөддөг байсан юм байна. Тэгээд буржиж ургаад манай нөгөө тархиа өөрчлөлт төрийн бус байгууллагын уулзалтанд ирэхдээ өөрийнхөө өсийг үзүүлж байсан. Өс нь үнэхээр хөөрхөн ихдүүтэй буржгар байсан. Бид нар бүгдөө алга таашааж баяр хүргээд уйлах нь уйлаад ихчийнхаа өсийг маш их өхөөрцөн байдаг юм аа. За тэгээд эдгээр суралцагчд маань тий 25 дор хүргэсэн жинхэнэ шалтгаанаа үнэхээр сургалтанд суугаад ойлгосон. Мөн эдгээр жинхэнэ шалтгаануудтайгаа нүүр тулж ажиллаж жинхнээсээ өөр хүн болж өөрчлөгдсөн байхгүй юу? Тийм учраас энэ 25 дор гэдэг өвчнийг амжилттай даван туулж чадсан. За шинжлэх ухаанаар эмчилгээг үгүйдэг бас нэгэн өвчин туссан охин идэгсэн булчин сулрал гэдэг өвчин байгаа. Muscle dystrophy гэж англи хэл дээр хэлдэг юм шиг байна тий. Тэгээд манай сургалтанд суусан нэг жижигхэн хөөрх оюутан охин байдгийн булчин сулралтай. Тэгээд сүүлийн 3 жил хурдтай алхаж чадахгүй. Ер нь бол алхахад ихээхэн хүндрэлтэй, ядралттай хөл гараад чирдэг. Зарим үед автобусын суух гал том алхахангууд хойш цүнхэндээ дийлдээ саваад унцдаг. Ийм өвчлөлтэй охин байсан. За тэгээд ийм онцтой охин байсан. Тэгээд манай танхимын сургалтанд саяхан 25 оны 4 сар суусан бөгөөд сургалтын 2 дахь 7 хоногоос эхлээд манай энэ сургалтын төв Peace Tower-ийн шатаар доошоо гүйсэн байгаа. Гүүж буусан байгаа. Яагаад гэсэн чинь нэг л өдөр шатаар айжуухан алхаа явжсэн чинь хажуугаар нь хүүхдүүд гүүгээд гарсан чинь би бас гүүж чадах юм шиг санагдаад гүүгээд үтсэн чинь гүйсэн гэж байгаа. Тэгэхээр энэ одоо өмнөөс илүү ямар гайхамшиг хэрэгтэй вэ те бидэнд. Тэг хамгийн гол нь энэ охин маань бясалгалаа хийж өөртөөгөө ажиллах явцдаа удаа өөрийг нь үнэхээр энэ өвчлөлд хүргэсэн жинхэнэ шалтгаанаа олж таньж өөрөө шоконд орсон. Надад хэлсэн би шоконд орсон. Гэхдээ үнэхээр энэ бодлуудаасаа энэ харилцааны одоо тогтсон хэв маягаасаа өөрийнхөө ааш авраас өөрчлөгдөж эхэлсэн байгаа байхгүй. Тийм учраас ийм гайхалтай үр дүн гаргасан. Зя өвчлөлийн тухайд ийм байна те. Элдв оншны талаар бол ийм байна. Үүнээс гадна санхүү мөнгөний асуудал. Австралиас сургалтанд орж исэн нэг эмэгтэй байдаг. Бамбаан зангилаа гэдэг өвчнөд. Тэгээд анханасаа манай сургалтанд бамбаан зангилаагаа эдгэн гэж орж ирсэн байхгүй юу? Тэгээд өөртөөгөө ажиллаад, бодол мэдрэмжтэйгээ ажиллаад, өөрийгөө таниад, бясалгал хийгээд байж байхдаа нэг өдөр манай агсан шатны эд баялаг талархлын бясалгалыг хийж үзсэн байгаа. Тэгээд бясалгал хийгээд сууж исэн чинь дундаас нь дотроос нь өөрийнх нь дотроос ийм юм хиймээр юм биш үү гэж шинэ бизнес эхлүүлэх санаа олж ирсэн, гарч ирсэн гэж байгаа. Тэгээ яасан гэж мэдээж энэ ажлаа хийсэн. Энэ охин анх бамбаан зангилаатайгаа сургалтанд орж ирснээс хойш 4 сарын дараа манай онлайн сургалт дуусахад энэ охин маань бамбаан зангилаа нь эдгээ зогсохгүй нөгөө бизнесээ хийгээд хэдэн зуун саяын борлуулалт аль хэдийн хийцэн байсан. Тэгээ маш их урам зоригтойгоор баяр баясгал дүүрэн, итгэл үнэмшил дүүрэнтэй эргэжил бид нар тэрбум гарan төгрөний борлуулалт хийнэ гээд ийм зорилго тавьсан байгаа гэд ингээд ярьж байгаа байхгүй. Тэгээд ингээ ярахад тэнд сууж исэн бүх ангийнх нь багш нь бид нар бүгд баярлаад хөөрөөд за би дахиад л уйлсан байх гэж бодож байна. Тэгэхээр энэ голын хатгаас гэдэг ийм чухал зүйл байдаг. Тэгээ голын хатгаас ярьж эхэлснийхтэй доктор Жо багш хэлдэг мөнгөтэй болно гэж манифест хийх биш, өөрийгөө өөрчлөн, үн цэнтэй, бусдад үн цэн өгдөг, үнэн шударга амьдралаар амьдардаг, бурхны заасан замаар буюу мөнх хөх тэнгэрийн зараалаар амьдардаг хүн болно гэж бид бясалгадаг. Тэгээд өөрийгөө чагнаж эхлээд өөрийн сүнсний мөн чанар зорилгоо таньсан маш олон суралцагчд байдаг. Зарим нь шинэ ажилд ордог, зарим нь эсвэл яг энэ ажиллаа хийж байгаа хэрнээ гайхамшигтай амжилт өөрчлөлтийг өөртөө авчирсан суралцагчид байдаг. За, манай анхны суралцагч Доги энэ бичлэг эхлэхэд дөнгөж ярьсан те 2 ихчийг ээжигээ оруулж ирсэн Доги маань шал өөр ажил хийдэг байж байгаа сургалтанд суусны дараа зориглоод бизнес хийж эхэлсэн. Одоо тэр бизнес нь амжилттай яваад 2 дахь салбараа нээгээд Доги маань өдөр бүр хичээл зүтгэл дүүрэн ингээд лайв хийдэг аахгүй те би лайв нь харахад нүд амн гялцаад үнэхээр их сайхан дүүрэн надад харагддаг. Аз жаргалтай байгаа юм шиг харагддаг. Утга учиртай байгаа юм шиг харагддаг. За тэгээд
Үүнээс гадна бас нэг өөр олон улсын бизнесүүдэд ийм стратегийн зөвлөх хийдэг. Нэг гүнт шиг царайлаг гой суралцагч орж ирж байсан байхгүй юу? Тэгээд манай сургалт онлайн сургалтанд хэд явсан. Үүнийхээ дараа ганцаарсан сургалтандаас орж исэн. Тэгээд бит хоёр ингээд ярилцаа сууж хахад онлайн сургалтанд сууж хагаад өөрийгөө чагнаад бясалгал хийгээд сууж исэн чинь өөрийнхөө нөгөө хийж байгаа ажил тэмч дуртай биш те. Тэгээд юу хийх үү, яах уу гэд яг уучраа олохгүй ингээд байж исэн чинь дотроос нь өөрийнх нь хамгийн идэх дуртай хоол болох Японы онигириг санаа орж ирсэн гэж байгаа. Тэгээ өөрөө бүр ярихдаа онигири гэж орж ирсэн гэж байгаа байхгүй. Тэгээд түүний хэлснээр онигири бол Япон ээжүүдийн хүүхэдтэй зориулж хийж өгдөг хайрын хоол гэж байгаа. Хүний алга бол өөрөө юм ангаах чадвартай байдаг. Энэ ангаах чадварыг маш олон кино зохиол дээр ярьсан битсэн байдаг. Үүний хамгийн тод жишээ нөгөө Холливуудын алдарт Кунфу панда кинон дэр ингээ баахан панданууд нийлж агаад алгаараа ингээд нөгөө манай нөгөө нэг Dragon Warrior-ыг нөгөө эдгээдэг шүү дээ тий. Логийн дайчныг эдгээдэг шүү дээ. Тэгэхээр миний л мэдхинтэй манай суралцагч охин бол алгаараа тэр будаа гой шанзнуудыг ингээд бөөрөн хилээд онигэрээ хийж явахдаа өөрт байгаа тэр хайраа энэ хоолнд дуртай тэр одоо дур хүслээ тий ангаагч хүчээ энэ хоолоороо дамжуулж түүнийг идж байгаа хүмүүст өгж байгаа гэж би бол итгэдэг. Тэгээ тиймдээч би ингээд суралцагч байгаа нөгөө пэйжүүдийг дагаад инстаграмын дагаад ингээд байж хахад бизнес үнэхээр амжилттай сайхан явж илээ. Тэгээ удахгүй энэ суралцагч дээр очиж өөрөө зөвшөөрөх юм бол бизнесийг рекламднаа. Надад бол одоо юуныг ярих маш таатай байдаг. Би голын хатгасаа олсон хүмүүсийн жишээ болгож энэ охиныг ол ингээд цогсоо зайгуу те завсар намгүй хүмүүст магтаж ярьдаг байгаад байгаа. За өөр ярих уу? За нойрны асуудал энэ те монголчуудын одоо баг одоо 70-80% нь нойрны асуудалтай болцсон юм шиг надад санагддаг. Яг бол уулзсан хүн болгон л их бага хэмжээнд нойрны асуудал ярьж байдаг. Тэгэхээр гэвч энэ нойр гэдэг бол бидний хувьд асуудал биш ээ. Нойрны асуудлаас гарсан 100 суралцагчид байна. Манай суугаар нам унтаж сурсан нөгөө тоогоо сурагч маань өөрийн бүхэл бүтэн ярьцлагыг өгсөн шүү дээ. Тэгээд энэ нойрны асуудал ярангаа өөрийнхөө ааш авирыг хэрхэн өөрчилсөн, өөртөө ямар өөрчлөлт ярьснаа ингээд гаргаснаа маш сонирхолтойгоор ярьсан байдаг. Тэгэхээр та бүхэн манай тоогоо сурагчийн ярилцлагыг манай сувдаар энцэнд орж YouTube суваг дээрээс үзээрэй. Нойр бол асуудал биш ээ. Сэтгэл зүйн асуудал бас асуудал биш ээ. Би өөрөө сэтгэл зүйн асуудалтай байсан. Тэгээ сэтгэл зүйн асуудалтай олон 100 суралцагч нар маань бүгд үнийг маш амжилтаар даван гарсан долгор сүрэн юмж байна тий. Одоо энэ дээр үр дүнгийн яриад байгаа суралцагч нар ч гэсэн их бага хэмжээнд бүх сэтгэл зүйн асуудалтай, сэтгэл готрол, депресс, сэтгэл зүйн том жижиг асуудлуудтай байсан суралцагч маань бүгдээрээ өөрийгөө эмчилж ангааж өөрчилж чадсан. Тэгэхээр би энэ бүхнийг ярьчаад эцэст нь юу хэлэх хүсэж байна гэхээр ганцхан сувдаа гэдэг хүн өөрийгөө өөрчлөхөд өөрийн өөрчлөлтийг бусдаа хуваалцаж эхэлсэн цагаас энэ олон сайн сайхан өөрчлөлтүүд монголчуудын дунд гарсан байна. Тэгэхээр тэгтэл одоо бол ингээд би биш болсон, бид болсон. Учир нь өнгөрсөн 7 хоног тархиа өөрчил нийтэд үйлчлэх төрийн бус байгууллага албан ёсоор үүсгэн байгуулагдсан. Би төрийн бус байгууллагаараа дамжуулан сургалтанд суусан, за цааш суух болон зүгээр шинжлэх ухаанч бясалгалыг сонирхож байгаа бүх хүмүүст энэ бясалгалыг хийх ажлыг дадал болгох, үүнийг яагаад хийж байгаа гэдгийг ойлгуулах, өөрчлөлт гаргахад нь дэмжиж туслахыг зорж байгаа. Яагаад гэвэл өөрчлөгдөх гэдэг үнэхээр амархан биш. Үнэхээр амархан биш. Тийм учраас бид 25 оны 6 дугаар сараас эхлүүлэн төрийн бус байгууллагаараа дамжуулан бясалгалын клуб ажиллуулна, номын клуб ажиллуулна. За энэ хоёр бол мэдээж хамтдаа бясалгалын номоо уншина гэх мэтчлэн дагнсан үйл ажиллагаа хийн. Үүнээс гадна гол усны бохирдол цэвэрлэх, байгаль хамгаалах ийм клуб бас байгуулж байгаа. Тэр нь сэрсэн монгол хүмүүстэй, тархиа өөрчилсөн монгол хүмүүс эргээгээд нийгэмдээ, байгальдаа, уух усандаа, үр хүүхэдтэй үлдэх энэ их орондоо тус хүргэх ийм бүлгэмийг байгуулж үйл ажиллагаагаа тэлхийг зорж байна. За тэгээд үүнээс гадна бид Монголын болон гадаадын ижил төрлийн байгууллагатай хамтран ажиллахад бэлэн. Үүний эхний алхам болгоод одоо доктор Жөө багшийн 7 хоногийн Advanced Retreat буюу одоо нөгөө агсан шатны 7 хоногийн сургалтанд оролцож байхдаа тэнд анх олж мэдээд танилцаад холбоо харилцаа тогтоож эхэлсэн. Мөн манай Монголд одоо зохион байгуулж байгаа манай тархиа өөрчлөлт төвийн зохион байгуулж байгаа доктор Жөө багшийн албан ёсны эрхтэй Change Your Mind, Create New Results гэх сургалтыг манай ивент итгэж байгаа. Tribe to Tribe гэдэг
байгууллага байдаг. Одоо төрийн бус байгууллага байдаг. Тэгэхээр манайхын Tribe to Tribe төрийн бус байгууллагын Монгол дахь албан ёсны төлөөлөгч болоод үйл ажиллагааг Монголд явуулахаар одоо ингээд томилогдоод байгаа. Тэгээ үүнийхээ хүрээнд Tribe to Tribe-ийн хийдэг Circle-ийн буюу сэтгэлийн тойрог хэмээх ярьцлагын клубыг 6 сараас бас тархиа өөрчлөлтийн хэмдээр явуулж эхэлнэ. Энэ тойргоороо бид яах юм гэхээр сард нэг удаа уулзалт хийгээд өөр тулгамдаад байгаа асуудлуудаа бусдаа нээлттэй хуваалцаж ярилцах боломжийг өгнө. Ингэж ярилцахдаа бидний хинэн ч хиндээ зөвлөгөө өгөхгүй, шүүмжлэхгүй, зааварлахгүй цаад Tribe to Tribe-аас өгсөн тодорхой гарын авлага зааварчилгаатайгаар тодорхой хугацаанд хүн болгонд боломж олгох байдлаар яриа өрнүүлж хамтдаа бясалгал хийж хүрээлэлд тэлэх томруулах сэтгэлээ эдгэхт нь монголчуудад туслах зорилготой ийм клуб байх юм. Тэгэхээр ярьцлагын клуб бол үн төлбөргүй байна. Яагаад гэвэл цаанаасаа одоо юм бид нэр спонсор байгууллагатайгаар үнийг хийж байгаа. Бас хүссэн бүх хүмүүст сургалтанд явсан яваагүй гэхгүй манай яг тухайлсан сэдвт одоо өөрийнх нь зовлон зүдгүүр таарад ярилцмаар байгаа, бусдыг сонсмоор байгаа, бусдаа холбоо харилцаа тогтоож танилцмаар байгаа бүх хүмүүст нээлттэй байх юм. За ингээд зогсохгүй. Яа маш олон юм ярьж энэ уучлаарай. Гэхдээ үнэхээр ярмаар байна өнөөдөр. Маш олон эмчнэр эрдэмтэд судлаачид манай сургалтанд суудаг лээ. Тэгээд эмч эрдэмтдтэй цуглуулад бид бас цаашдаа судалгаа шинжилгээ хийж өөрийн хийж буй ажлыг албан ёсоор баталгаажуулахын ажлыг хийхээр эхлүүлсэн байгаа даа. Тэгэхээр бидэнтэй нэгдэхийг хүссэн эрүүл мэндийн, физикийн, химийн, шинжлэх ухааны бүх салбарын эрдэмтэд судлаачид бидэнтэй хамтарч ажиллах судалгаа хийх юм бол бид нээлттэй шүү. Өөрийн чадхаар оролцсон шүү. Бидэнд саналаа хэлээрээ. Бидэнд бас өөрснөө ингээд судалгаа айл хэзээ хийж байгаа хүмүүс байх юм бол бид бас өөрийн чадлаараа оролцож болно шүү гэж хэлмээр байна. За тэгээд эцэст нь тэгээд дахиад бас нэг юм байна. Тархиа өөрчил маань Монгол Улс оюуны өмчийн газраар бүртгүүлэн албан ёсоор барааны тэмдэгтээ авч брэнд гэж хүлээн зөвшөөрөгдсөн баярт үйл явдал өнгөрсөн 7 хоногт бас болсон. Тэгээд тархиа өөрчил төвийнхаа пэйжээр YouTube суваг дээрээ тавьсан олон хүмүүсийн одоо энэ талархал, баяр хүргэсэн, урам өгсөн, дэмжсэн комментуудыг хүлээж авсан та бүхэндээ бүгдэнд нь баярлалаа. Тэгэхээр та бүхэн маань бүгдөө энэ төвийнхаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцоорой. Ганцхан хүний өөрчлөлт ийм том өөрчлөлтийг авчирч болдгийм бол бид бүгд дор бүрнээ чин сэтгэлээсээ өгье гэдэг сэтгэлээр үнэн чударгаар хичээн зүтгэж ажиллах юм бол бид энэ улс орныг бол өөрчлөхөд бол маш амархан гэж бид итгэдэг. Тэгээ түүнийхээ ч төлөө төрийн бус байгууллага байгуулаад суралцагч нартайгаа ингээд нийлээд бид нэр ажил зохион байгуулад ажлаа хариуцж аваад ингээд эхний ээлжийн туршилтын журмаар 5 сартаа ингээд ажлаа явуулаад ээж байна. 6 сараар албан ёсоор одоо том хүрээнд хийх болно. Тэгэхээр энэ бүхний эцэст те хэлхийг хүссэн зүйл бол бид өөрийгөө өөрчилж ээж, тархиа өөрчилж ээж бидний эрүүл мэнд, ажил төрөл, харилцаанд гайхамшигтай өөрчлөлтүүд гардаг юм. Энэ подкастыг үзэж байгаа та бүхэндээ бас бүрэн дүүрэн амар амгалан аз жаргалтай амьдралыг хүсэж өрөөе. Тэгээ подкастыг маань энэ хүртэл сонссонд маш их баярлалаа. Бидний үйл ажиллагаа нэгтгэхийг хүсэх юм бол, дэмжихийг хүсэх юм бол лайк, share, subscribe хийгээд тэгээд тархиа өөрчил төврүү маань холбоо бариарай. Манайх 95 тэгтэг 97 97 гэдэг утастай. Үүнээс гадна пэйж рүү маань шууд мессеж бичээд ороод ирж болно. За ингээд дараагийнхын подкастаар дахин уулзтлаа түр баяртай хайртай шүү.